Кавага ба түүний гунигт түүх. Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Африк тивийн өмнөд хэсэгт амьдарч байсан Кавага гэх гайхалтай амьтны талаар хүргэхээр шийдлээ. 1812 онд бүх доодоо шууг өсгөлн далаачид хэдийнэ эдээ дуусчихсан байх үед Английн аялагч байгаль судлаач Уильям Джон Буурчил өмнөд Африкт хийсэн аяллахаа үеэр адууны хачин жигтэй сүргийг нээн илрүүлсэн байна. Эдгээр амьтад зөвхөн толгой хүзүүгээрээ таруу судалтай бор дахь буюу энэ бичлэгийн гол сэдв Кавага байжээ. Хэдий Уильям Буурчлаас өмнө Каваганы талаар олон тооны байгаль судлаач аялагчид бичиж үлдээсэн байдаг боловч тэднийг ердийн 90 дахин эмгэгчин гэж эндүрч байсан. Өөрөөр хэлбэл 90 дахийг эргэгчин харин Кавагаг эмгэгчин дахь гэж бодцоож байв. Энэ төөрөгдөл эрдэм шинжилгээний зохиолд удаан хугацааны турш бичигдэж ирснийг байгаль судлаач Уильям Буурчил үгүйсгэж үнэн мөнийг илрүүлж олон нийтэд ил болгосон юм. Кавага бол 90 дахин эмгэгчин биш, харин тусдаа дэд зүйл байсан гэжээ. Одоо бүгдээрээ энэ амьтны тухай бүр ихнээс нь баг-багаар танин мэдцгээе. Африкт судалтай зэрлэг адуу амьдардаг болохыг эртний ромчууд манай эртний 2 дугаар зуунд мэдж байсан бололтой. Ямар ч байсан эртний ромын зохиолдох дахийн тухай анхны дурсамжинд түүхч Кассиус Дио барыг санагдуулсан нарны морины тухай бичсэн байдаг. Үүнийг 90 дахь магадгүй Каваганы тухай бичсэн гэж үздэг. Британий шуу судлалын эцэг гэж нэрлэгддэг Эзэн хааны анагаах ухааны коллежийн байгаль судлаач, ном зүйч, шуу судлаач Жорж Эдвардс өөрөө ч мэдлгүй Кавагаг анх удаа амьтан судлалд оруулсан байна. Тэрээр 1758 онд байгалийн түүхийн талаарх тэмдэглэлээ хэвлүүлсэн бөгөөд энэ ном тухайн үедээ ихээхэн түгээмэл ашиглагдах болсон. Гэвч энэхүү олон тооны зураг чимэглэл бүхий номын 1-р ботод Каваганы сайхан зургийг тавьж доор нь зебра пемина буюу эмгэгчин дахь гэж бичжээ. Энэ бол асар том эндүрэл байсан юм. Жорж Эдвардс цааш нь бичгтээ энэ сонирхолтой амьтныг сайн итгэлийн хошуунаас эргэгчинтэй хамт амьдаар нь авчирсан. Эргэгчин дахь Лондон орох замдаа өгсөн. Би түүнийг үзээгүй. Харин эмгэгчин дахь Кью дэх эрхэмсэх хунтайж Уэлсийн гэрт хэдэн жил амьдарсан. Түүний орилох хэлжигтэй адилгүй юун түрүүнд мастив нохооны хуцхыг санагдуулдаг. Зэрлэг догшин ширүүн зантай учраас түүнд хинч ойртохыг зүрхэлдэггүй байлаа. Харин дахийг тижээж байсан хунтайжийн цэцэрлэгч айх эмээлгүйгээр түүнийг унаж явдаг байсан хэмээн бичжээ. Байгаль судлаач Жорж Эдвардс энэхүү эмгэгчин дахь тамхины ургамлын том навчийг амтархан идэж цаас түгэр зогсохгүй мах идэж байсныг өөрийн нүдээр үзсэн гэж нотолдог. Эмгэгчин дахь өгсөн ямар ч хоол тэжээлийг гололгүй иддэг байжээ. Эдвардс цааш өгүүлэхдээ тэрээр удаан хугацаанд тэнгисээр аялах үедээ олж авсан задал зуршлынхаа дагуу ийхүү юм гололгүй иддэг болсон байх. Үнэн хэрэгтээ бүх илжиг адууны адил жинхэнэ тижэл нь ургамал юм хэмээжээ. Ийхүү Эдвардсын хөнгөн сэтгснээс болж бүх 90 дахины эмгэгчин бол Кавага дахь гэж ойлгох болсон байна. Нэр хүндтэй хүмүүсийн алдааг засаж залруулахад хялбар биш байдаг. Хүн төрлөختний түүхэнд ийм жишээ олон бий. Кавагагийн хувь заяа бол олон тооны эндүрлийн урт цувралдах ялахгүй нэг тохиолдол юм. Бүх цаг үе ард түмний дунд хамгийн том байгаль судлаачдын нэг гэгддэг Францын алдарт байгаль судлаач Бюфон хүртэл 1787 онд хэвлүүлсэн 4 хөлт амьтдын түүх номондоо Кавагаг дахин эмгэгчин хэмээн нэрлсэн байдаг. Харин өмнөд Африкт Голландоос нүүн сууршигчд болох буурчууд эдгээр амьтан судлалын шинжилгээний ном зохиолыг уншаагүй учраас эрдэмтдийн алдааг давтаагүй байна. Тэд Кавага бол зэрлэг адууны онцгой зүйл бөгөөд дахтай төсөөтэй боловч 90 дахь биш гэдгийг аль эртнээс мэддэг байжээ. Дархац нутаг амьдрах орчин. Эдгээр амьтад зөвхөн өмнөд Африкийн гандуу сэрүүн уур амьсгалтай эсвэл өвс ногоо элбэгтэй бэлчээрийн бүс нутаг тааралдаг байсан. Судалгаанаас харахад Каваганууд 30-аас 50 хүртэл тоогоор сүргэлэн өдрийн цагаар өндөр урт өвстэй тал нутагт хооллож ойролцоох гол горих тогтоол утнаас ундаалдаг байв. Харин шөнийн цагаар богино тачирхан өвстэй газар очдог. Ингэснээр тэд элдв махчин амьтын довтлогоо дайралтаас өөрийгөө хамгаалдаг байжээ. Үүнээс гадна шөнийн цагаар сүргийн нэг гишүүн манаанд гарч бусад гишүүдэд аюулаас хамгаалдаг байсан гэж тэмдэглэн үлдээжээ. Анатом ба гадаад төрх. Зебра буюу 90 дахь, судалт дахь, алаг дахь зэргээр орчуулагддаг энэ төрлийн амьтад талын 90 дахь, хаан 90 дахь, уулын 90 дахь гэсэн 3 зүйлд хуваагддаг. Харин Кавага бол талын 90 дахин дэд зүйл юм. Түүний судлан зөвхөн толгой хүзүүндээ тов тод, харин их бие нь бор өнгөтэй, хөл сүүл нь цагаан цайвар өнгөтэй байсан. Кавагагийн бие 90 дахиныхаас намхавтар, өргөн байдрун, хэмжээгээрээ адуу гэхээсээ илүү одоо морьтой төстэй байжээ. Өөрөөр хэлбэл тэд 257 см урттай,
Мөрний өндөр нь 125-аас 135 см, 250-аас 300 кг жинтэй байж, буурчууд Кавагаг Кавака, харин Готенточууд буюу нутгийн уугуул иргэд болох хойчууд хөвхүү гэж нэрлэдэг байжээ. Энэ нэр бол Каваганы дууг дуурайсан авэ гэж үздэг бөгөөд үнэхээр Кавага мастиф нохоо шиг хөвхүү гэж цөөнгөдөө хуцдаг байсан гэдэг. Эдгээр өвсөн тэжээлт амьтдыг арслан, үчимбэр, ирвэс зэрэг махчин амьтад агнадаг байсан боловч хамгийн том дайсан нь хүн төрлөختөн байсан юм. Одоо бүгдээрээ Кавага ба түүний гунигт түүхийг мэдж авцгаая. Европчууд Африк төвд ирэхээс өмнө энэхүү инээдэмтэй хагас судалт дахин олон мянган сүрэг, сайн итгэлийн хошуунаас улбар шаргал, цаашлаад хойд зүг рүү Лимпофо голыг хүртэл хязгааргүй уудам талд бэлчиж байлаа. Каваганд Пала гөрөөс болон Тэмэн хяруултай хамт нийлж бэлчдэг байв. Тэмэн хярул алсыг харж, харин Кавага болон Пала гөрөөс үнэр авахтаа илүү байжээ. Ийхүү нэг төрлийн сүргийг бодвол махчин амьтад болон хүнийг хялбархан илрүүлдэг байж. Гэвч Пала гөрөөс болон Тэмэн хярултай тогтоосон найрсаг холбоо Кавагаг өвхлийн авилаас аварсангүй. Голландчууд буюу буурчуудад өхөр хийхээр сэрэгтэй байсан. Тэд уг өхөрт үр тариагаа хадгалж, тариалангийн талбай дээрх Африк ажилчдыг Каваганы махаар хооллож, мөн Каваганы хөлийн арьсаар бутал хийж өмсдөг байв. Эхлээд Кавагаг буудаж алхад туулган сум буурчуудад хүрлцэхэргүй тийм олон тоотой байсан гэдэг. Гэвч тэд үхсэн Каваганы биеэс сумаа гарган авч, ууга дахин цэнэглээд зугтаж холдож амжаагүй байгаа гин зэмгүй амьтдыг дахин бууддаг байжээ. Ингэснээр шинжлэх ухаанд орсноос хойш ердөө 70 жилийн дотор Кавага зэрлэг байгальд нэг ховорджээ. Анчтын хувьд хамгийн сүүлчийн 2 Кавага 1850 онд Кап мужийн Тигрберг ууланд алагдсан байна. Харин зэрлэг байгал дээрх хамгийн сүүлчийн хэдхэн Кавага тухайн үеийн Оранж бүгд найрамдах улсын бөглүү хэсэгт 1878 оныг хүртэл амьдарч байгаад устж үгүй болсон гэж үздэг. Энэхүү эмгэнэлт үйл явдлаас бүр 100 жилийн өмнө 16 Кавагаг Европт авчирсан байна. Тэдний нэг нь Парист амгалан тайван 9 минт 16 жил амьдарчээ. Битүү тэрэг төлсөн өөр нэг хос Кавага өглөө болгон Лондоны Гайд Паркаар сүр жавхлантай цун явдаг байв. Лондон хотын амьтны хүрээлэнд олзлогдоод 20 жил болсон Кавага даагрын үеийг хүртэл амьдарч 1870 онд зураг авахулжээ. Энэ бол Кавагаг амьд байхад нь авсан цорын ганц гэрэл зураг гэдгээрээ алдартай. Гэвч яг үнэндээ энэ үед 5 ширхэг зураг дарсан боловч одоо гарч буй зураг Каваганы анхны бөгөөд сүүлчийн гэрэл зураг гэдгээрээ илүү олны танил болжээ. Энэ явдлаас хойш 2 жилийн дараа 1872 онд зураг дээрх Кавага буюу Лондон хотын амьтны хүрээлэнд байсан Кавага өгсөн. Харин дэлхий дээрх хамгийн сүүлчийн Кавага Амстердамд байх Артис магистра амьтны хүрээлэнд амьдарч байгаад 1883 оны 8 сарын 12-нд өгсөн байна. Өөрөөр хэлбэл Африк тивийн буюу зэрлэг байгал дээрх хамгийн сүүлчийн Кавага 1878 онд, харин Европ дахь хүний гар дээр байсан сүүлчийн Кавага 1883 онд өгсөн байна. Ийхүү хүн төрлөختний буруутай үйл ажиллагаанаас үүдэн үе олноороо бэлчиж байсан Каваганы сүрэг газрын хөрснөөс арчигдсан байна. Гэтэл энэ бүхнээс 30 гаруй жилийн дараа 1917 онд хошууч Мэнинг баруун өмнөд Африкт байрлах өргөн уудам Кавакогийн талаас Европ төвд буцаж ирэхдээ сэтгэл хөдлөм шинэ мэдээ авчирчээ. Мэнингийн нотлсноор тэр өөрийн нүдээр Кавагагийн бүхэл бүтэн сүргийг харсан ажээ. Ямар ч гэсэн түүний үдсэн амьтан бор өнгөтэй, зөвхөн цээжээрээ судалтай ер бусын дахь байжээ. Хожим нь бусад аялагчид болон анчид Кавакогийн тал нутагт бор өнгөтэй хагас судалтай адуу таарлцсан тухай мэдэгдсэн байдаг. Бушманчууд ч гэсэн ийм судалтай дахь тэдний тал нутагт тааралддаг гэцгээж байв. Өмнөд Африкийн бөглүү нутагт амьд үлдсэн цөөн тооны Кавага өсөж үржин анчтын нүдэнд өртсөн байж болох уу? Мэдээж тийм байх боломжтой. Харамсалтай нь энэ бүхэн худлаа байсныг хожим илрүүлсэн юм. Судлаачид мэрэгжлийн хүмүүс анчтын харсан амьтад Гартманы судал дахь буюу уулын ирээн дахь байсан гэж үздэг. Толгой дээрээс нар нэвт шарсан айгам халуун өргөн уудам тал нутагт унаар татсан зэрэглээ жирэлцэх үед уулын ирээн дахь холоос бүдэгдүү бороо илжиг мэт харагддаг бөгөөд түүний хар цагаан судал нь нэг өнгийн болж үзэгддэг ажээ. Энэ гэрлийн хуурмаг хугарал газар дэлхий дээрээс үүр тусдаж үгүй болсон хөөрхийлөлтэй Кавагаг амьд байгаа мэт харагдуулдаг. Магадгүй байгаль дэлхий түүнийг дурсан санаж байгаа нь энэ бизээ. Кавага ба түүний сэргэлт. Кавага болон талын ирээн дахь төрөл зүйлийн хувьд маш ойрын холбоотойг тогтоосны дараа 1987 онд өмнөд Африкт Кавага төслийг эхлүүлсэн бөгөөд эцсийн зорилго нь талын ирээн дахь дундаас
биеийн хойд хэсгээрээ хамгийн бага судалтай дахийг сонгон үржүүлэх замаар Кавагата төстэй шинэ популяцийг бий болгох байжээ. Төслийн хүрээнд анхны унаг 1988 онд төрсөн боловч Кавагата хангалттай адилхан байгаагүй. Харин 2006 оны эхээр 3-4 дахь үеийн амьтад мэндэлж эхэлсэн бөгөөд тэд Кавагагийн төрслөл хадгалсан сорьцтой маш төстэй болсон байна. Энэ төрлийн сонгомол үржүүлгийн үр дүнд үүссэн дахинууд гадаад төрхөөрөө Кавагата төстэй боловч харамсалтай нь генетикийн хувьд өөр гэсэн үг. Тийм учраас та Кавагата төстэй амьтдыг харж болох ч жинхэнэ Кавагаг харж чадахгүй тун харамсалтай. Ингээ та бүхэндээ Африк тивийн өмнөд хэсэгт амьдарч байсан Кавага гэх гайхалтай амьтны талаар хүргэлээ. Хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас хамааран доодоо шуу, агуу аавк, бидэн явагч тагтаа, моо шуу, заан шуу зэрэг маш олон амьтад устж үгүй болсныг бүгдээрээ мэдж авлаа. Устж үгүй болсон амьтдын талаар ярих нь хэрэггүй мэд санагдаж болох ч бид алдаанаасаа суралцаж одоо байгаа бүхий л амьтан ургамлаа хайрлан хамгаалах нь нэн чухал юм. Тийм учраас миний зүгээс устж үгүй болсон амьтдын талаар үргэлжлүүлэн бичлэг хийсээр байх болно. Үүнээс гадна Монгол улсын улаан наманд орсон манай орны ховор болон нэн ховорцсон амьтан ургамлын талаар ярих бодолтой байгаа. Та бүхэн дэмжиж байвал subscribe дараарай. Бичлэгүүдийг минь байнга үздэг. Мөн subscribe дарсан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Ингээд үргэлжлэх дуртай үгээрээ бичлэгээ дуусгая. Их болсон байгаль дэлхий. Ховорцсон ховордоогүй бүхий л амьтан ургамлаа хайрлан хамгаалъя.